үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Эрхэнцэг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Ингээд бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр Чингис хааны түүхт газар нутгийн судлал сэдвээр ярилцахаар зочдтой орж ирсэн юм а. Би ингээд зочдоо танилцуулъя. За энэ эхний хүн болвол Сүхбаатар ахлах газар зүйч профессор ийм эрхэм байгаа. За тэр хоёр дахь эрхэм Ганс өх Онон Балжийн байгалийн цогцлболт газрын аял жуулчлалын мэргэжилтэн ийм хоёр зочин өнөөдөр манай студид хүрэлцэн иржээ. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн та хоёрт баярлалаа. Баярлалаа. Тий. За Сүхбаатар огшуул одоо яг мэргэжлийн одоо ийм газар зүйч, түүхч, судлаач ийм хүн байгаа. За Ганс өх болохоор ер нь бол энэ байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг ийм хүн. Тэгвэл өөрөө одоо хуваараа гэх юм уу одоо энэ түүхийг Монгол улсынхаа түүхийг ялангуяа Чингис хаантай холбоотой тэр газар нутгийнхаа тэр түүхийг бол одоо өөрийн хичээл зүтгэлээр маш их судалсан. Тэр талаараа одоо маш мэдээлэл хоримтлуулсан ийм хоёр хүн байгаа шүү. Эхлээ би бас энийг хэлчих зүйтэй байх гэж бодсон тий. За ингээд гурлаа ярилцлага эхэлье. Ер нь бол Ганс өх бол надтай хамт зочин хөтлөгч бас давхар хийх юм шүү. Тий. За ингээд эхний асуулт би юу яа? Ганс өх та тавих уу те? Багшаас те. Тэгээ гурлаа ер нь нэг тийм харилцан яриа маягаар. Ер нь тий. Сүхбаатар багш бол одоо бол нас өндөр болсон байна. За өнгөрсөн зууны дунд үед бол одоо залуу зам наснда эрдэм боловсролтой болоод ингээд судалгааны ажил эхлүүлсэн байт юм байна. Тэгээд Сүхбаатар багшаас таны нэг дурсам сэргийх маягаар нэг юм асууя. Таны ч одоо нөгөө алдартай 20 дугаар зууны одоо том хүн Жамсагны Самбууга нэг урьж тийм ээ одоо Монголын улс төвчөөний түүхэн тус газруудыг одоо тогтоох судалгааны ажлыг эхлүүлэх бас сэжмэг анх өгсөн юм а данзан тийм ээ. Тэр талаараа ярихгүй юу дурсаж. За тэгэхээр 1968 онд би одоо газар зүй төвчл судлалын хүрээлэнд ажиллаж исэн. Академич Гомбатс гэдэг хүний удирдлагын дор. За Гомбатсхаа бол Монголын нийгмийн эдийн засгийн газар зүйн талаар хэд хэдэн мундаг сайхан ном бичсэн. Тэгээ тэр үед бол Гомбатсхаа номыг Англид, Польшид, Японд, Оросд, Монгол дээр хэвлэгдсэнийг орчуулж хэвлэж ийсэн. Тэгэхээр энэ бол тухайн үед ерөөсөй байгаагүй ийм том эрдэмтэн л дээ. Тэгээ Самбууга бол 1959 оны газар зохион байгуулалтын үед Гомбатсхаа антрийн тусгай комиссд ажиллаж ирсэн маш сайн мэддэг. Тэгээд одоо нэг өдөр Гомбатс багш маань хэлсэн. За маргааш том дарга шивтэр ажилтаа танилцах юм байна. Хувцалтаа анхаарал ирээрэй гэсэн. Маргааш би яг аль бисний хувцастай ирнэ штэ. Тэгээд Самбууга дээр орсон. Ороход готууга шууд дарга таярыг шууд оруул гэсэн гээд оруулсан. Тэгэхэд Самбууга бол урт талдаа Монголын улс төвчийг дэлгээ тавьчихсан. Гомбатс хойг маш сайн таньдаг. Эрхүүд оюутан байх үеэс нь сайн таньдаг. Өөрөө нөгөө Москвад илчин байсан. Оросд зөвлөлт бодол сурж исэн оюутнуудаас шилдэгүүдийн сонгож ямархуу албан тушаал мэргэжлэр явуулах уу гэдгийг бас судалдаг ийм хүн байсан. Тэгээ тэрэнд анхаарал байсан оюутнуудын нэг нь манай Гомбатс шүгс байсан юм байлаа. Тэгээ Самбууга угаасаа хүнээснийх олон юм асуух биш. Хүнднийх олон юм ярих биш, их товчхон ярьдаг. Маш ухаалаг, маш том дипломат, маш их нарийн судлаач шүү дээ. Тэгээд одоо та бүхэн мэдж байгаа бах. Хутагт лэгдэн Чингис хаанаас хойш Монголын төрийг хамгийн олон жил тэргүүлсэн хүн шүү дээ. 17 жил тэргүүлсэн. Манай одоо Сэдэн даргыг 40 жил төр барьсан гэдгийг тэр чинь 10 жилд нь л одоо Сэдэн дарга жинхэнэ аль биесний төрийн тэргүүн байсан. Самбуу бол 17 жил.
төрийн тэргүүн байсан. Тэгээ Самбууга бол том дипломатч, их мундаг судлаач. За тэр номуудыг бол та бүхэн мэдж байгаа бах. Тэгээ Самбуугын дуртгал дээр нэг бардамч юм шиг нэг сайхан үг байдгийн. Сталин Молотов хоёртой ярилцаад ойлголцож болдог гэж. Тэгэхээр нөгөө дайны үед элчин байсан. Элчингээр барахгүй Москвад сууж исэн элчингүүдийн дүн ахлагч байсан. Өөрөөр хэлбэл Америк, Англи, Ираны элчингүүдтэй байнга л бишгэд тухайн үед уулзаж ярьж исэн ийм том дипломатч л да. Тэгээд нөгөө Яалтын гэрээ энтертийн ажилд бол ямар нэг хэмжээгээр тэрний бэлтгэл ажилд Сталин барууныхантай ярих бэлтгэл ажлыг манай элчинтэй зөвлөлтийнхэн бас мэдэн ярьд охирно шүү дээ. Тэр бүгдэд оролцож исэн. Тэгээд Сталин Молотов хоёртой ярьж ойлголцож болдоо гэж нэг ийм энгийн юм шимэртөө гайхамшигтай үг байдгийг. Тэгэхээр нэг ус удаа уулзсан юм шиг байна. Тэгээд ийм том дипломатч хүн л дээ. Тэгээд багш өтрийг ороход багшийг сайн таньдаг, шууд нэрээр нь хэлээд за гунгад башаа та хэд Монголын хүн амын газар зүй судалдаг юм байна. Судалгаа явуулж байгаа юм байна. Тэгэхээр зэрэг уламжлалаа бас яг харж үзэх ёстой байхаа. Монголын нууц төвчөө ингээд эргээд харахад яг шарын шашин их дэлгэрэх үед Монгол орны газар усны нэрийг маш их өөрчилсөн. Тэр нөлөөгөөр нэлээд олон нэрүүд өөрчлөгдсөн байна. Тийм учраас зарим нэрүүд нь одоо Айд аймгийн аялал сумын одоогийн Айд аймгийн аялал сумын нутагт байгаа нь мэдэгдэхгүй байна. Тэгэхээр Монголын нууц төвчөөний газар усны нэрийг бид бас тодорхой хэмжээгээр анхаарч судлах ёстой юм байна та нар. Энэ одоо гол зорилго нь юу байх вэ гэхээр зэрэг ганц удаатай цагаан гарын одоо бэрхшээлтэй үед нийгмийнхаа хэдэн малыг хохирол багтай хэдэн бор малчнаа зүдүүр багтай онд оруулахад энэ газруудыг тоомлж мэдээд явдаг чухал юм аа гэж хэлсэн. Тэгээд тэр үед л одоо Самбууга Шингис хааны төвхт газруудыг судал гэж үүрэг өгсөн байж хад бас эвгүй. Бид нар бол одоо бид нар л тэр судалгааг эхэлсэн тохиолдолд янз бүрийн хүмүүс янз бүрийн юм ярих нь мэдээж. Тийм учраас тэр одоо хамгаалах судалгаагаа одоо хамгаалах нэг гол юм бол тэр үйл байсан л да. Бид нар би шууд ойлгосон, багш инээжсэн шууд ойлгосон. Тэр нийгмийнхаа хэдэн малыг хорогдол багтай хэдэн бурмалчнаа зүдүүр багтай тэр байгалийн бэрхшээлийг давуу туулахад хэрэгтэй гэж. Тэгээд яагаад вөхөр зэрэг үгийн доор одоо танай судалгааг явуулж штэ. Тэр нөгөө тэр үед ч одоо Чингис хааны ингээд судалгаа урилга ил ярих юм бол чинь болохгүй шүү дээ тий. Шорон давьчуд хийж байна айгу. За шорон дэхин ч юу юм зүгээр зарим хэд төвсгалчид тий одоо шөмжлөн шүү дээ. Тэгээд айгу Самбуу дарга Шингис хааны судалгаа гэж өөргөсөн байна гэнэ энэ төр гэж цууд харна. Тэгэхээр зэрэг тэр үлээрээ шууд Чингис хаантай холбоогүй ганцхан тэр ус үлчээрийн маш их даастай газрыг илрүүлээд тодорхойлоод гэсэн ийм л утгаараа. Тэгэхээр тэгээ Самбууга хэлж ирсэн Чингис хааны мянгат төмтийн ноёд Чингис хааны өмсгөлж ирсэн нутаг бол адуу хонголсон хэдэн мянган мал байгаа. Тэгэхээр ус үлчээрийн одоо хамгийн даацтай найдвартай ийм л газар байсан. Ийм газруудыг л одоо тоомлж мэдж яваад Самбууга их ухаалаг учраас тоомлж гэж хэлсэн шүү. Тоомл тогтооод гэж. Тэс их том газар байна. Мэдээж одоо нэг уулын багш уулын өвөрс биш, нэг жижиг амч биш. Тэгээд тэн л одоо өөр хэлбэл отрын бүс нутаг бий болгох ийм л зорилгоор судалж байгаа л гэж. Одоо та нар өөрсдөө тэг тайлбарлах ёстой гэдгийг бид нар маш гоё үгээр хэлж штэ. Тэгээд Гунгад засгүй маань хэлсэн багш маань за хотод судалгаа явуулах юм бол би яах вэ? Юу яа? Би одоо хөдөөнийхөө явж чадахгүй.
бие усныг сайнгүй байгаа. Тэрийг манай энэ залуу хийж чадна гэж тэгж хэлсэн. Хийж чадна гэж хэлсэнд нь би сүүлд нь их бахархдаг юм. Багш маань надад төрийн тэргүүний өмнө надад итгэж тэгж хэлсэн. Тэгээд би ч гэсэн ер нь сүүлд нь төрийн тэргүүн багшд үүргүүгээд багш надад бас нэлийн ачаал өөрөөсөнд нь дотроос жаахан бахархшил явдгийн. Тэгээд тэр үеэс эхлээд Монголын улс төвчөөний төвхт газруудыг судлах аяллыг эхлүүлсэн байгаа. Үргэлжлүүлсэн байгаа. Уг нь бол улс төвчөөний төвхт газруудыг анхуул судалгааг дамжирангуй эхэлсэн. Дамжирангуй бүх юмыг их нарийн эхэлсэн байх уу? Дамжирангуй 40 онд эхэлсэн. Тий. Тэгээд бол 68 онд тохиолж штэ. Тий. Дамжирангуй их ягт ням байх учраас цэндийн дамжирангуй тий. Улс төвчөөг судлахдаа газар усны байрлал цэндийн дамжирангуйч бас таны багш штэ тий. Тэгээ нэг одоо номын багш биш. Номын багш. Гэхдээ би тэр хов хүний хувьд нэлээд ойр байсан. Дамжирангуй нөгөө нэг шарлсан юм байна. Тэгээд шарлаад энэ аршааны хөлийн аршаан. Одоо хүмүүс дондог дулмын аршаан энэ төргээд буруу нэрлээд байна л да. Дамдарчод байдаг тий. Тэндээс зөөж уудаг. Бид нар ээжтэй тэр аршаанаас зөөж өгдөг. Тэгээд анх тэгд танилцаа сүүлдээ манай ээж та нар одоо тэр өвгөнд аршааны хүргэж өгчээ. Тэрийг өвгөнийг битгий дээш нь явуулаад бай гэд. Манай ээж их сургуулийн номын санд ажилладаг вахт дамжирангуй таньдаг байсан юм байл лээ. Дамжирангуй номын сангаас салах биш. Номын сангийнхныг жаахан төвдүүлдэг хүн тийм ном ийм холоодох гэд. Тэгээд аршаан төхөөлж өгдөг. Дамжирангуйх нэг тэр үеч одоо халуус тавьсан байгаагүй штэ. Нэг юм өндөр том орс ванте том юм доороос нь галт үлээд усаа хадаагаад тэгээд тэрэндээ хэрэглэх модын тэр эрхтэйчүүдийн барааны нэгдүгээр л үргэж байсан. Тэр дамжирангуй байшингийн хойд болонд. Тэгээд тэрний хайрцаг гарна л да. Тэгээд тэрийг авч бид нар хагалж өгч оруулдаг. Тэгээд нэг юм аж ахуйн энэ ч одоо зөвхөн хов хүний нэг тийм холбоотой байсан. Тэгээд тэр 56-7 оны үеэс эхэлсэн. Тэгээд би тэр сүүл даалгавар авсныхаа дараа бол дамжирангуйгаас манай гонгаа өгшөл дамжиран пэрлээ гадам гураас зүгдэд байна шүү гэж. Ингээд хэлдэг байсан. Тэгээд яхад бол дамжирангуй бол их сайхан юу өгдөг. Өөрөөр би хаарч дамжирангуй 30 жил мэдх юм би. 56 оноос 86 онд нас барах хүртэл нь. Тэгээд дараагийн нэг асуулт асууя багш. За энэ Самбодрын даатгавар отрын бүс нутгууд стратегийн ажил дуудлалтай газар усууд хатаахад бас өөрийн гэсэн судалгааг оруулжээ. За тэгвэл сүүлийн монголчууд 3 голын сав газар гэж ярьж байна. Тэр тусмаас энэ онон голын хайс сав түүхэн тус газруудыг нэг товчгоо ярьж хөө. За тэгэхээр 3 голын гэж одоо бид нэр яриад аншигдсан байна л да. Уг нь Монголын нууц төвчөнд бол 3 гол гэдэг үг ерөөсөй байхгүй. 3 мөрөн гэж байгаа. Хэрлэн гол гэдэг үг ч байхгүй. Онон голч гэдэг үг байхгүй. Энэ хоёрыг л дээдэлж дандаа мөрөн гэж хэлсэн. Тэгээд Пэрлэгөө анх 3 мөрний монголчууд гэж бичсэн юм байна лээ. Нөгөө өгүүлэлт бичгтээ. Тэгэл манайхан яах вэ? Одоо манай энэ жаахан голуудыг мөрөн гэж хэд эвгүй байна гэж 3 гол болгоод Пэрлэгөө анхны бичсэн бол 3 мөрний монголчууд гэсэн өгүүлэлт бичгээр нэг засаад редакторлаад 3 гол ингээд Пэрлэгөө тэр өгүүллийн оргийг биднэрт үзүүлж ил байсан. Пэрлэгөө маань биднэр шиг их муухай үцгтэй л да. Тэгээд үнэхээр 3 гол ингэж байсан. Тэгээд энд бол онон хэрлэн туул 3 маань ордог. За хуучин Монголын домгоор бол
хэрэл мөрөн их эцэг мөрөн. Ягаад гэвэл өөрийнхөө нутгаас гаралгүй далайн нурц сутгаж байгаа хөлн нуур. Хэрлэнгүүдийн адагт байгаа учраас хөлн нуур гэжсэн. Сүүлд байх өөр монголчууд хятадууд далайн нуур гэж бичиж байгаа. Тэр үед хөлн нуур чинь монголчуудын нутаг дотор бол байлаа шүү дээ. Онон мөрөн бол Монгол нутгаас усаад Ингидээ мөрөн цутгана. Энэ нь бол одоо Жадарны дараа нь дагууруудын нутгалж яасан нутаг. Ингидээний бол шилэг мөрөн цутгана. Шилэг мөрөн хар мөрөн цутгана. Тэгээд сүүлд Оросууд энэ нутгийг эзэмшихээрээ зэрэг хайрын тэнгэр Амурагийн нэрээр нэрлээд Амур гэдэг ингээд нэрлэлсэн. Уг нь бол Онон, Ингидээ, шилэг тэгээд хар мөрөн. Тэгээд өөрөөр хэлбэл номхон далай хүрч байгаа. Туул болохоор зэрэг орхноор дамжаад, сэлэнгээр дамжаад, байгаль нуур, ангар мөрнөөр дамжаад инсэгээр ягаад хойд бүсэнд талд орж байгаа. Тэгэхээр энэ их гурван их дэлхийн айс авын эхэнд байгаа нутаг байхгүй юу? Туул бол одоо манайхан нэргүү болгоос эхлээд гээл бичгийн. Уг нь шар болог гэдний ам гэдгээс эхэлж байгаа шүү дээ. Шар болгогийн ам гэж. Тэгээд тэнд яг туулын их нь 3 уралдуур гэж 3 хөөрхөн булаг байна. Зөвхөн уучлаарай. За энэ 3 голын их маань одоо энэ бидний өнөөдрийн энэ сэдвтэй Чингис хааны түүхт газартай яаж холбогдоод байгаа юм? За энэ Монголын нууц төвчөнд байгаа 3 голын ихэнд бусдыг бүү нутгалуул гэд Чингис хаан зорилгоцсон. нөгөө хасар юу алтан учрын тэр цахиа үчигтэй тэгж хэлсэн байгаа. Гур хаан болцоо хань юм уу тэр чинь хүүхэд байх залуудаа юм уу? Гур хаан болцоо хан байх та. Хан байх та. Хаан болоогүй уу байсан. Хан гэж юм. За. Одоо энийг манайхан бас жаахан одоо яадаг чимтэй хэтрүүлээд ч юм уу устыг бүүж орчуул гэсэн гээд ингээд бас хэтрүүлээд байна. Энэ газрын чинь хүн энэ сайхан газрын чинь хүн үзэж сурталчлахгүй бол одоо энэ төвхт газрын чинь хүн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө бодомчрын үеэс эхэлж юу бүрчаны үеэс эхэлж нутгалсан уугуул нутаг учраас устыг бүү нутаглуул гэсэн ийм л юу байна. Тэгэхээр монголчуудын одоо хяад борчны одоо уугуул нутаг өсч үржиж хүчрэгдсэн. Тэгээд би амн голтой холбогдуулаад Чингис хааны төрсөн нутаг Дэлгэн бодог түүний одоо төрсөн өдрийн талаар танаас тодруулга хийх гэдэг юм л да. За Монголын нууц төвчөн дээр Чингис хааны төрсөн тухай 59 дугаар зүйл дээр нь байгаа. Шухан онны Дэлгэн болдогт төр өвгээд. За 97 дугаар зүйл дээр Чингис хааны одоо хамгийн үнэнч нөхөр эхний 2 нөхрийн нэг Зэлэм Чингис хааны онцгой элчин Шавархан Алдар Сүбэди Батар урмын аав Зарчуудаа өвгөн Чингис 97 дугаар зүйл дээр байгаа. Чингис хааны гэрснийхээ энэ жилдээ бүр гэрэгт өхнөрт гэрлээд нэг сар гаруй болоод тэгээд тэнд чинь нөгөө 7 сарын сүүлээс эхлээд хэдгэн шумууд ялдаан ихтэд малтай хүн байхаар гуулцдаг учраас бүр гэрэгт нүүж буусан. Нэг сар гаруй болоод. Тэгээд тэнд буухт нь Зарчуудаа өвгөн хөөргөө үрч ирээд Тэмүүжин чамайг тэргүүн онны Дэлгэн болдогт төрхийн цагт би энэ хүүгээ чамд өгсөн бэлээ. Булган үлгийтэй амт. Тэр цагт хүү нялх байсан учраас гэртээ байцсан. Одоо миний энэ хүү жилмээр үүдээ сөхүүл эмээлээ дохуул гэж
ацарч өгсөн. Энэ дээр бол тэргүүн онны дэлгүүн болдог гэдэг үг байж байгаа. Тэгэхээр зэрэг монголчууд онон мөрнийг бол онон урахын бэлчээрээс дээшгийн дээд онон тэргүүн онон гэнэ. Онон урахын бэлчээрээс онон балжийн бэлчээр хүртэлхийн дунд онон гэнэ. Онон балжийн бэлчээрээс доошхийн доод онон гэдэг байсан. Тэгэхээр заршуутай өвгөн тэргүүн онны дэлгүүн болдог гэж хэлж байгаа болохоор зэрэг хурх онны бэлчээрээс дээшээ төрсөн гэдэг нь одоо тодорхой байгаа. Онны дагуу л үг дэлгүүн болдгууд нэлээ хэд биш штэ. Одоо онон мангуудын бэлчээрийн ойролцоо дэлгүүн болдог гэдэг газар манай хэлээс нэг 50 км. Тэнд нөгөө Эртний Мангууд аймгийн нутаг шүү дээ. Эртний Мангууд аймгийн газар. Одоо тентч Мангууд орон гэж сайхан бодол байсан. Мангуудаа гэж нэлээд том гол байна. Тэгээ тэнд бас дэлгүүн болдог гэд тэнд нь 1860-аад оны үед Бурятуудын судалгаач нарын юугаар хөшөө усгасан орсон. Өвөлд төрсөн нь юм уу, зун төрсөн Харин нь тийм юм уу? нөгөө за эхлээд хуруулаа байна шүү дээ. Тэр нөгөө төрсэн газрыг нэг ярьчихаа тэгээд тэр цаг хугацаар орё гэж бодож байгаа. За биндрийнхэн болохоор манай энэ урдлын тэр довцгоо энэ бол жинхэнэ дэлгүүн болдог гэдэг юм байлээ. За энэ задлын нөхцөл болохоор манай энэ дэлгүүн болдог чинь энэ тэр нэг жижиг хойно байгаа овоогоо ингээд идэх байна лээ. Би бол Сөөтрөгшийн бодлоос заримдаа эсрэг байдгийг. Тэр 60-аад оны дунд үеийнхний одоо хийсэн бүтээсэн өгшөөг нь болсон тэр газрыг бол одоо бол айхтар их хөдөлгөөд хэрэггүй байх гэж. Харин төрсөн өдөр нь өвөл өнөө зун байна уу гэдэг дээр л анхаарлаа төвлөрүүл яасан гэсэн бодолтой. Тэгэхээр таны сая тэрнийг дурдсан юу нууц тавьж байгаас та дурдлаа шүү дээ тий. Нэг сарын дараа очисон чинь очих ч явах төрсэн газар нэг ялаа шумуутай болчих чинь тэргээ тий. Тэгээд та тэндээс л нэг дүгнэлт хийгээд байна да тийм үү? Тий. Танаас гадна нууц төвчний 211-р зүйл дээр Шингис хаан болчоод ханаасаа хаан болсон шүү дээ 1206 онд. За. Тэгээд нөгөө хаан гэдэг хаан болохоор бас нэг цолоо өөрчлөх ёстой байсан. Тэр өөрчлөлтгүйгээр тэр түрүүн өгсөн Шингис хаан гэдэг цол өгөөж өгсөн учраас тэр цолоо өөр цол хэрэглээгүй Чингис хаан гэж өргөмлөгдөөд тэгээд одоо анхны гавьяатангуудаа одоо соёрхол өгсөн. Тэгэхдээ намайг онны дэлгүүн болдог төрхийн загт гэд зэлэмд чивтэр хамт төрсөн төрхийн загт хамт төрсөн гэд ингээд нууц төвчөн дээр 3 чухал зүйл өгж байгаа. Зохиогч хэлсэн баа. Жом онны дэлгүүн болдог тэгээд зохиогчд нууц төвчөө бол олон хүний хамтын бүтээлчтэй. Тэгээд Чингис хаанд үзүүлж сэндээ зөвлөгөө авсан гэдэг нь бүр тодорхой байгаа. Тэр Чингис хааны ганцаараа байж байхдаа бодож ирсэн зүйл энэ тэр тодорхой дүрдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол хамтын бүтээл. Чингис хаанд үзүүлээд юуг нь оруулах юуг нь оруулахгүй гэдгээ шүүсэн гэдэг нь тодорхой байна. Тэгээ тэн дээр байж байгаа. Дараа нь бол яг төрхийн загт нь тэр булган хөлгийг хүүтэйгээ өгсөн хүний үг байж байгаа. Тэгээд заршуудаа үг бол маш үнийн хүн шүү дээ. Тэгээд Чингис хаан өөрөө хэлж байгаа. Тэгэхээр бид нар энэс зөрөөд байх нь бол за өнөө үедээ бол яг үдэ тэгж ингээд болгон. Хожим эрдэмтэд бол энийг л барина шүү дээ. За тэрүүгээр юу гэж бууж байгаа юм яг одоо бид нар чинь намрын онны дэлгүүн болдог л гэж байгаа. Гоо төрсөн он сарын өдөрлөн тий. За өдөрлийг бол 50 он сарыг. Тий. Тэгээ энэ бол юутай холбоотой гэхээр зэрэг монголчууд нөгөө бөө шүтдэг байсан. Тэгэхээр бөөгийн ёсонд нэг юм байдаг. Хүмүүс нэг бөөг хараад хийн шатдаг хийн гэж айдаг. Тэгэхээр Монголын нэг юм хуучин уламжлал байгаа. Бөө хүнд ер нь альва хүнд төрс өдөр хэлж болохгүй. Төрс өдөр хэлэхээр зэрэг мэг суудлын мэднэ. Мэг суудлын мэдхээр зэрэг хараалж чадах хүчтэй болно. Тийм учраас төрс өдрийг хэлдэггүй.
тэр л уламжлалаар за төрсөн өдрийг бичээгүй. Төрсөн өдрийг бичээгүй юм байна. За та ингээд тэр нус товчны ингээд 2 3 ингээд газрыг ингээд уншаад дүгнэлт хийхээр таныхаар одоо яг хизээ гэж гарч байгаа юм тэр нь. Он сарыг бол би тийм юм гэж За тэгвэл хэлж чадахгүй байна. За Зүгээр луу алтан товч дээр тэгээ бас зарим одоо юунууд дээр залуусан хөрөн дээр илүү за бид тэрийг сайн санахгүй бас нэг номон дээр зуны тэргүүн сарын 16-ны тэргэл өдөр гэд байж байгаа. Ялангуяа луу алтан товч дээр бол зуны тэргүүн сарын 16-ны тэргэл өдрийн дөл цаг төрөв гэд. За тэр дөл цагийн одоо хэдэн цагийг бол би баримжаалахгүй. Таны хэлсэн саяын тэр сударчин судар юм ба дээр үеинтэй тэр хэдэн онд бичигдсэн тийм тэр 1600-аад оны нэгэн яасан ном л доо. Луу алтан товч гэдэг одоо нуус товчны дараа орох Монголын түүхийн чухал баримтчтай. За. Тэгээ бүр цагийн хүртэл бичсэн гэдэг дээр. Дөл цаг дуулж ирсэн юм байна. Ганц та одоо энэ Сүхбаатар хөшөө ярьсан дээр та өөрийн бодлыг нэмэрлэх үү? Та юу гэж боддیں۔ Би хамгийн гол нь аяж уустын одоо ажил хийж байгаа чигдүүлж байгаа учраас Чингис хааны дүгнэлт ус газартай холбоотой аяж уустын бүтээгдэхүүнийг цаг удирдлагын хувьд бол их тааламжтай цаг үед тохиогоосоо гэж хүсдэг байхгүй юу. Тэгээ Монголын улс товчны 59-р зүйл 97-р зүйлүүд бол нэгэн одоо нийлэх юм магадaltaй болж байгаа. Өнөөдрийн байж байгаа энэ тогтоосон газруудаар 59-р зүйлд өмнө дэлгэн болдогт мэдлээ гэдгийг нь одоо тэр газарт нь одоо дэлгэн болдог гэдэг өнөөдөр байж тэрний хажууд хажуу болог гэж байна. Хажуу болгын иргэн дээрээс одоо нэг 13 орчим цуухны тойр олдоод байгаа. Тэрний 3 нь бол нийцсэн. Тэгэхээр 97 дугаар зүйл дээр байж байгаа зорчигтой хүн урдын цагт онны дэлгэн болдогт чамайг мэдлэхэд одоо болгон үлгийн жилмийн хоёрыг өгсөн билээ. Гэдэгтээ нь бол зорчигтой явсан газар хөөрөг байдгийн бол дэлгэн болдогт одоо Есүхбаатарын хүү мэдлж яхад Тэмүүжин Чингис хаан мэдлж яхад зорчигтой тэнд байж мелагууд одоо мелаж тийм ээ болгон үлгий өгсөн байна. Араас нь одоо нөгөө хүн нэмбэл хүнс нэмнийтэй адилхан хүүгээ зарцуулгаж өгсөн байна. Тэгэхээр хажуу болгын тэр цуух бол одоо 97 дугаар зүйлтэйгээ нийцэж зорчигтой цуух байх магадaltaй. Тэгээ тэр бол 6-аас одоо 13 дугаар зуун хүртэл ч гэдэг юм 14 5 дугаар зуун хүртэл бүх цаг үеийнхний эдэл хэрэгжилсэн цуухнуудын одоо төрүүч нь бол гарч ирж байгаа. Түүхэнд тус газартайгаа юм оюутгах юм байна гэсэн юм баримт факттай. Тэгэхээр би бол одоо зуны цагт байгаасаа гэсэн ийм бодол төрж байна. Өвөл 11 сарын зуны өвлийн тэргүүн сарын шинийн гэдэг чинь нэлээд жавартай хүйтэн болцсон байдаг. Хүмүүс өнөөдөр нөгөө нийгмээ дагаад нэмэн нойтон хувцастай явдаг өдөр хоногийн баяр одоо тэмдэглэх болох жоохон төвхтэй юм уу. Зуных нь юм нотлогдчих юм бол одоо нэг баяр наадам шоу цэнгийн амралт зугаалганы үед авахсан айтайхан байх юм болов гэсэн байдлаар би тэр зуны талд нь бол дэмжиж байгаа. Яг өөрөө нь аяж уучлалаас нь тэгж хүсэж байгаа юм байна тийм. Хүсэж байна, дэмжиж байна. Дэм шийдвэр гараасаа гэж бодож байгаа. Гэхдээ одоо энэ чинь нэгэн тал одоо нөгөө мэдхгүй одоо хиний зөвлөгөөгөр ч гэдгийг би бол сайн мэдэхгүй зүгээр төрийн том баяр наадам болоод ингээ хөвсчлээ шүү дээ сүүлийн хэдчнээ жилчүүлээ те. Тэгээ одоо энэ чинь буцаагаад одоо яа нэг бол бас нэлээд олон эрдэмтэн мэрэгд суулж яадгийн одоо үнэхээр ном хаилцаж одоо Сүхбаатар хэлж байгаа тэр он сарн байна уу аль нь одоогийнхэн зөв юм уу гэл бас л нэг би тэрийг чинь ойлгохтой ингэдэг шүү дээ. Чингис хааныг одоо дурсан санах Монгол бахархлын юм архал одоо баярын үндэсний өдрийн мэн гэж ойлгодог байхгүй. Бахархлын өдөр гэж байна. Тэгвэл Чингис хааны мэндэлсэн юм гэдэг нь тусдаа байх юм аа гэж. Бахархлын өдөр байх тусдаа. За. Одоо мэндэлсэн өдөр гэдэг нь тусдаа байх юм болов уу гэсэн. Тийм. Өөрийн чинь санаа тийм юм. Бид нар Монгол бахархлын өдрөөр юу вэ нөхдөр Монгол хүний үжил баримтлал тийм ээ. За итгэл үнэмшил за Чингис хааныхаа ёс суртахууныг дээдлж бид монголоор бахархдаг, аархдаг те омогшдаг ийм өдөр тэр нь үлийн тэргүүн сарын шинийн нэгэн байг дөрвөн удиралтай учраас 150 цагт нь бол идэ цагаа элбэг баг учраас тэр найз ингээд хийхэн зүйтэй юм болов гэсэн ийм маягаар одоо би багш хөтөл болно яриа нийлдэг юм л да болно те. Тэгэхээр энэ өвөл болгосон бол алсаас шидсэн ч болоо гэж би тэгж ойлгодгийг. За. Яад үтер хөхөт
Улаанбаатараас 11-ээс 12 градусаар дулаан. За. Тэгэхээр зэрэг 11 сарын одоо 5-6-аас хойш л энэ өдөршин таарна. Энэ үед бол Монголд нэг хойсгонсон одоо тийм цаг ууртай. Тэгээд энэ үед бол нөгөө төрөл бүрийн арга хэмжээний зохиоход цагаагаар хавьд мүлэн хүндрэлтэй. Тий, ялангуяа гадаа тийм ээ. Одоо янз бүрийн бүх авралдаан, тэмцээн, баярын тий. Тэгэхээр зэрэг энэ үед Монгол тэмдэглэхээр зэрэг элэг нэгтнүүд нэг ирэхгүй. Хятад бол бүх юмыг судлаач нар тогтоогоо шийдвэрлээд тэрийг засаг алийг аваад алийг авахгүй гэж шийддэг. Тэгэхээр зэрэг энэ Монголын аял жуулчлалыг хятад өөр Монголыг бол одоо ерөөс монголчуудыг төлөөлдөг гэж сурталчилаад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ бүх юмыг л одоо Монголд байгаа бүх юмыг манайд ирж үзэж болно гэдэл одоо тэр манайд өрсөлдүүлээд байгаа шүү дээ. Тэр хэрв манайд 5 сарын 31-нд энийг чинь бас хамаагүй тогтоочоогүй шүү дээ. 61 онд шинжлэх ухааны актемд шамцгой тэргүүтээ нэмж дургуй энэ төр оролцоод нэг зураад гандан дээр давг сургуу энэ төр идэвхтэй оролцоод нэг зураад тэгээд нөгөө зуны тэргүүн сарын 16-нд нь тэр жил 5 сарын 31-нд байжээ гэж тогтоогоод тэгээд тэрүүгээрээ 62-нд 5 сарын 31-нд оогоо тэмдэглэсэн байхгүй юу? Хөшөө барьдаг. Хөшөө барьдаг. Тэгээд энэ бол Монголд аял жуулчлалын хамгийн тохиромжтой улирал байхгүй юу? Яагаад гэвэл зэрэг бүх ургамал сэргээд тэгээ нөгөө 6 сарын дунд үеийн халуун болж хатаагүй бүх ургамал цэцгэлцсэн сайхан үе. Тэгээд айлууд тусландаа бууж байгаа үе. Айлуудын орчин цэвэрхэн. За тэгээ бүх төлмөл нэг бяд суугаад ишиг хург унаг тугал ботгоноос бусд нь өсөрч харээсэн ийм гоё үе. Тэрнээс гадна бүх мал хөвөр юугаа хаяад гэлтгансан гоё өнгөтэй ингээд Монголд айлчлахад ингээд тохиромжтой үе. Их тохиромжтой үе. Тэрнээс гадна нөгөө 5 сарын 31-нд Чингис хааныхаа ойг тэмдэглэсэн янз бүрийн арга хэмжээ, урлаг соёлын арга хэмжээ ялангуяа гадаа зохиогдоод их өргөн болцоотой. Маргааш нь хүүхдийн баяр. Энд чинь бол тэр үе чинь эмэгтэйчүүд хүүхдүүд маш гоё идэг болж шүү дээ. Монголд ирэхэд хамгийн их гоё үе нь энэ байсан байхгүй. Тэгээд энэ Монголын аял жуулчлалтай өрсөлдүүлэхийн тулд манай урд хөршийн судлаач нар нэг ийм гаргаж ирсэн. За тэр нь манайхан хөдлөгдсөн. Угаасаа Чингисийн онгон гэдэг бол их эргэлзээтэй зүйл шүү дээ. Тэр Японуудаас зүхтаалгаад нүүлгэхэд Японууд тэр онгоныг чинь тэр нүүлгэж улсад авч явж чадахгүй. Японууд бол маш сайн 1907 оноос эхлээд өвөр Монголыг бүр нөхөлсөн шүү дээ судалгаагаар. Тэгээд тэнд онгон байсан бол ухаад аваад судлаад ингэчгэл байсан. За уучлаарай. Одоо онгон ярьсан дээр би бас ийм асуулт байна. Одоо энэ бурхан алдаа уулын тухай их яриа байдаг. За одоо энийг ингэж одоо үргэлж үтчихээ гэсэн тэм Чингис хааны зарлагч байд юм шиг байна. Тэг зөвхөн миний харж байгаа би одоо зөвхөн эргэн хүний хувьд би хардаг байхгүй. Тэр юм үн дээр би гарч харж ирсэн. Тэгэхэд тэр одоо яг жинхэнэ одоо том хүний онгон гэх юм оршуулга юм шиг надад тийм сэтгэл гүн төрсөн юм байна. Чи одоо ингээ бүр яг ингээд хүн засцсан одоо мэдхгүй надад бол тэгж харагдаад байгаа юм. Тэгээ би энийг зүгээр яриаггүй энэ 2000-ад оны 2010-ад оны үед байна уу энэ National Geographic гэж Америкийн том газар зүйн сувг ирээд кино хийсэн, баримт кино хийсэн байлээ. Би тэрийг тэр юугаар үзсэн. Тэн дээр болохоор бүр тэд нар чинь одоо яг тэр бурхан халдууны чинь тэр нөгөө дээрээс нь тэр нөгөө
геофизикийн янз бүрийн юм туяа моя юу гэдгийг те тэрүүгээр ингэж тусгаж өрөөд үзээд тэгээд энэ яг одоо Чингис хааны онгон мөн гэд дүгнэлт хийгээд тэр кино дуусч байгаа байхгүй бүр 2 ангитай тийм кино байна лээ. Тэгээд тэн дээр би одоо та хоёрын саналыг гэх юм уу одоо сонсъё гэж бодсон. Камер бурхан халдууныг бол монголчуудын оюун ухааны цөм, өв соёл, түүх, архив гэж үздэг юм баггүй юу. Тэгээ тэнд байж байгаа газар усны нэрүүч гэсэн их гоё. Босог тэнгэрийн даваа энэ төр гэж. Тэгэхээр томоохон зиндааны геополитикийн томоохон тоглогчид бурхан халдуун дээр гарч андгаа өргөдөг тийм ээ. Чингис хаан бол бурхан халдуун дээр гараад бөөсийн чим 8-ыг минь бөөсийг хамгаалсан бурхан халдуун чимайг өглөө болгон медаж уян үед тахиж бай гэсэн юм. За тэгвэл өнөөдөр бидний хааны түүх өвсрөлийн сургаалаар хүмүүжиж байгаа монгол хүний хувьд өвгдээцийнхээ ясыг хүүрийг хайгаа явж ийн гэдэг яс суртахууны хувьд бол байж болшгүй юм. Хэдэн зууныг дамнаад ирэхсэн одоо хатагдаад ирсэн юмд нь хатагдаад бай гэж. Тэгвэл энэ хүний яс хайдаг буш ухдаг энэ усуд бол монгол хүний хувьд муу ёрын гэж. Монголчууд яс зээг дээр тогтдог тийм ээ, яс суртахуун дээр тогтдог. Тэгэхээр бид нар бол одоо цаг нь болоогүй байна гэж. Өнөөдөр буш бухны талаар ярих хайх тэр хүмүүсийг бол би бол одоо монгол хүнээс арай гажууд өөр одоо яс суртахуун дээр хүмүүсийн хийх ажил юм аа л гэж. Монгол хүмүүс бол тэр шарил буш бухныг ухах тиймд оролцоход бол одоо хүнийхээ хувьд яс суртахууны хувьд бол цээртэй ажил шүү гэж хэлмээр байна. Та юу гэж бодож байна багш? Чингис хааны онгоныг бол хайх ажил бүр эртнээс эхэлсэн. Галдан усхт хайгаад баах явсан. Өндөр гэгэнийг хөөж нийдэг нэрээр. За тэгээ сүүлд нь Орсын Молчанов нөгөө Алтайжин гэж баахан айсан. Сүүлд нь бүр нэг ардын дуу судлаач юм бэлээ. Монгол ардын дуу судалдаг. Тэр ус ардын дуу судалж ийн тэр хавар гадаад юм тэр зөвлөлтөө хүн орсон юм аа. Зөндөө явсан. Тэгээд Манжи үчигсэн бас нийлэн хайсан. Одоо нөгөө Чингисийн тамгыг оллоо гэж суурал тараад гисныхаа дараа онгоныг бол нийлэн хайгаад ерөөсөө олоогүй юм байна. Тэгэхээр нуус товчны зохиогчд хүртэл энийг бодлуулсан шүү дээ. Зарим нь их өтөгт оршуулав гэж байна. Зарим нь алтай ард оршуулав гэж байна гэд. Тэгэхдээ одоо манайхан алтай гэдэг алтай нуруу гэж ойлгоод байна. Энэ хинтийн нуруу бурхан алдан чинь алтай гэдэг хөл биш шүү дээ. Тэгээд тэр хаан нуул гэсэн бол маш сайн мөн. Тийм олон хүн оруулахгүй. Өстой цөөхөн 1-2 хүн маш нууцлал оршуулна. Тэгээ одоогийн бидний ярьдаг домгууд гинэн шүү дээ. 1000 адуугаар гიშгүүлсэн газар бол хэдэн жил шарил зургаал ногоо ороод бүр орчны уулан дээрээс л харагдан шүү дээ. Тэгэхээр ийм хүү гинэн юунууд бол ерөөсөө үндслэлгүй юм байна. Тэгээд хааныхаа онгоныг хэрв мэдчихсэн бол өдөөд устгагдах байсан. Манжнар бол олоод устгана. Дуудаж устгана. Тэгэхээр энэ олоогүй л Согчны түүх байсан дурсан. 1996 онд тэр 20-р зууны одоо сүүлийн агсдан дэржсэн төр нийгэм урлаг соёлын том зүтгэлтнүүдийн оролцоотой Сувдан Сондөр 3 гэж том аялал та нэг бодомжлын өгсөн юм бүлээ танилцуулж явах чинь би одоо тэр санаандгүй явж байгаа тов зэний тохиолдоор тэрийг үзсэн байна. Тэрийг сайхан дурсамж болгож яриач. За 1996 онд Монголын соёлын сангаас зохиосон Сувдан Сондор гэж том судалгааны экспедиц гарсан. 36 толгойн тэр үеийнхаа одоо хамгийн мундаг эрдэмтэд судлаачид оролцсон. Сэнгийн эрдэнэгүй нутгийн хүн учраас ахлаад зохиолч. За тэгээд Чүлтэмгүй одоо ардын зураач зөвлөх нь. Тэгэл тэр үеийн одоо төгс Жамсрангуй энэ төр гэл одоо томчууд бүгд оролцсон. Их өргөн бүрэлдэхүүнтэй
өөр археологчид хүртэл зөндөө явсан лав суран хэнтэр гээд архитекторууд оролцсон. Төрийн шагналт 2 архитектор оролцсон. Тэгээд төрөлөрийн судлаачид тэрүүл ер нь нэлээд сайн судалсан л да. Тэгээд бодомчрын юун дээр л тогтсон юм байна. Нэг зүйл нь бол одоо Монголын буржин овогтнуудын одоо эцэг нь анхных нь хүн бодомчор. Тэгэхээр одоо Монголд бол яг сүүлийн үед л нэг 800 хэд мянган байсан одоо нэг 700 хэд болчлоо. Нөгөө овог тогтоох үед хүмүүс овгоо мэдхээ байсан юм чинь. Манжид ерөөсөн монголчууд овгоо баг мэдхээ байсан шүү дээ. Тэн дээр үлдэр баавар хэлдэг зөв шүү дээ. 100 хүнээс нэг нь бичиг үсгтэй байхад тэгэж овгоо хоёо хөдөлж чадхаа байцсан. Тэгээд нөгөө олон бутчууд бий болцсон үед бол тэгээд нэг 800 мянган буржин бий болчихгүй. Тэгсэн тий. Уг нь бол 1918 оны хүн амын тоолгоор 542,504 хүн байсан. Тэрнээс 13 мянган бол буржин тайж байсан. Энэ хооронд Монголын хүн ам 6 дахин өссөн. Тэгэхээр одоо бол нэг 65 мянга орчим байх ёстой байх тийм. Буржин байх ёстой байсан. Тэгэхээр энэ буржинчуудын одоо анхны хүн бодомчор богд нуус төвчөн дээр бодомчор богд гэж 2 удаа бичсэн байгаа шүү дээ. Жамуух хүртэл хэлж байгаа. Жамуух л өөрийгөө би бодомчор богдын гэрээ хүн гэж гаралтайг сурталчилж байгаа ш. Тэгээд Чингис хаантай өрсөлдөд байгаа ш. Уг нь бол Монголын нуус төвчөний 28 дугаар зүйл байна уу 38 дугаар зүйл дээр 28 дунд хэлтэй эмийг олзолж яв. Түүнээс төрсэн хүүхдийг шавууртай гэд нэрлэвгээ. Тэр нь нөгөө жамуухын дээдс байхгүй юу. Тэгээд тэрнийг л далиндуулаад тэр бодомчрны жирэмсэн эмэгтэйг олзож яваад хатнаа болгосон. Тэрнийг л далиндуулж жамуух бол хаан ширэнд өрсөлдсөн хүн шүү дээ. Тэгэхээр жамуух бол маш залтай, маш ухаалаг, маш их хэмсэг хүн учраас тэр үед бас олон түмэнд нэлээд нөлөөлөд Чингис хаанд нэлээд төв учруулсан. Ер нь Монголын эзэнт гүрнийг байгуулахад нэлээд саад хийсэн хүн шүү дээ. Яг цагтаа бол. За ингээд одоо бид гуравт 15 минут үлдэж байна. Тэгэхээр байна шүү дээ. Над ийм санал байна. Одоо энэ монголчууд одоо ингээд аялагчид одоо их явдаг болсон байна шүү дээ. Түүх соёлд дурсгалт газруудаар. Тэгэхээр би ганц хөөс юу гэж асуух гэж байна гэхээр одоо та яг өөрийнхөө мэдж байгаа энэ Чингис хаантай холбоотой энэ түүхт газрууд одоо танай хинтээ аймаг жишээлбэл өөрөө ч яг мэдж байгаа ямар газрууд байна, хуучин нэр нь юу, одоо очивол ямар гэдэг газар юм, тэр нь ямар түүхтэй холбоотой гэдэг юм уу, тийм нэг богинохон одоо энэ аялагч зориулсан нэг тийм мэдээлэл өгөөд гэж. Би бол Улаанбаатараас Баяндаваагаар даваад ер нь түүхэн дурсгалт газрууд их юм гэж Хэрдэнгийн одоо ирэг дээр гэж мөнгө мөртийн тэнд байгаа бүрэг ирэг. За доошоо яваад сая төрийн тахилгыг хийхдээ хар зүрхний хөхнөр зүрх бол нууртайгаа. За тэгээд цаашаа яваад их хурлаа болсон гадраад биндрийн их хурлаа цогцлоор тэрний хажуудалд байж байгаа тэр бидний хошоонд байгаа биндрийн овооны тэнд нөгөө аршаа хатны тамганы бичээс тий. За тэгээд хорхоны бичиг тэгээд доошоо яваад Баянгадар нот Монгол хат дээр юуны дээр байдаг чинь тэр аршаа хааны дээр байдаг чинь юуны өгдөгчийн хэрэм тэр одоо юу толботой юу юм Чингис хаан өгдөгчийн хэрэм бол дараа тэрнээс өмнөх үе Чингис хаанаас өмнөх үе юм байгаа юм байна. За тэгээд Баянгадар сумд бол Монгол хатын өргөө байна. Монгол хатын өргөнөөс гадна нөгөө тайчуудтай холбоотой сорхон шартай холбоотой түүхэн үйл явдлууд тэнд өрнөх боломжтой. Тэрний үүтэй холбоотой юм гэхлээр нөгөө сорхон шараас тэлээ хургаалж өгөө цагаан мөр унуулаад явуулахдаа хямргоо орхийг гараад бидний хошины хажуугаар өвсний надрахаагаар хар зүрхний хөхн урд байгаа ээж дүүнэр олж очив гэж юм. Тэгэхээр
Хурхын голоос доошгоо Шуусын гол хоёрын хооронд Тайчууд аймаг байсан болох гэж байгаа байхгүй. Он гараагүй онных урд талд байсан учраас. Тэгэхээр Тайчуудын түүхийг одоо Монголын улс орчуудаар 20 гаруй зүйл дараалан байж гин тэндээс сорхон шарыг тодтогч авах, Тайчуудыг тодтогч авах, дээр нь сорхон шар нөгөө 40 саан дээр нөгөө сонсноо хэлжээд ингээд шууд дархан ирэхдээ нөгөө бихий цолтон 4 хүний нэг нь сорхон шар байгаа шүү дээ. За тэрийг ингээд тэгээд доошоо зүүн тишгээ явангууд улсын голын ихэн дээр шихийн худаг одоо цогцлорыг барьсан байж гин тийм ээ. За тэгвэл шихийн худаг бол татарын нутаг дээрээс олдсон. Тэгэхээр улсын голтой холбоотой татарын соёлыг бид нэр өргөж тавих хэрэгтэй. Монголын эзэн түүрнийг 1206 онд байгуулахад Чингис хааны одоо дөрвөн хатны хоёр нь татар эмэгтэй. Монголчуудад ёс суртахууныг одоо төлөвшүүлсэн, хууль цаазыг барьсан хүн татар. 13 удаа хамгийн монголчуудтай зурлан байлдаа дийлдээгүй ард түмэн чинь татар. Татарыг алтан орд зөрчдийн алтан улстай нийлж буцагсан тийм ээ. Дангаараа дийлдээгүй шүү дээ. Тэгэхээр татарын одоо эв нэгдэлтэй цул байдаг, үнэн шударга, ёс суртахуунтай байдгийг нь Монголын төрийн толгуурыг 50% нь гэж ойлгож болох юм тийм ээ. Татаруудыг магтанд бол тэр ёс суртахууныг нь авъя, дийлдэг чанарыг нь авсан байна гэж. За тэгээд жоохон урагшаа ингээд явах юм бол галын гол орчимд нь нөгөө Хонгорээд аймаг, Дайд эзний нутаг тийм ээ, Бүртийн нутаг. Тэр нь бол нөгөө Октын өнгөөр бусад аймагуудтай одоо холбоо гэсэн төвийг сагсан бодлого явуулдаг. Тэр нь Монголын эзэн түүрний дипломат бодлого болж хэрэгжсэн баг шинэ тийм. 1206 онд одоо их Монгол улсыг байгуулахад бусад овог аймагуудын дандаа шилдэг ёс заншил гэдэг юм уу тэр хэв загваруудыг навж Монголын тулгуур төр болгосон байхгүй. За гадаад харилцаа Хонгорээд аймагаас авцсан байх шинэ. За ингээд онны дэлгүүн болдогт. Онны дэлгүүн болдогт очингууд төрсөн байна гэдэг дээр яагаад тэгж ийм үг гэхээр тэнд онны дэлгүүн болдогт Тэмүүжнийг төрөхөд татарын Тэмүүжин үгийг барьж иж нэрийн хүүдээ өгөөд цаазаар авсан байх шинэ тийм ээ. Тэгэхээр бид өнөөдрийн зах зээл ч гэсэн өрсөлдөгчөө судлахгүйгээр амжилтанд хүрнэ гэж байхгүй тийм үү. Тэгэхээр өрсөлдөгчөөс сурдаг ийм том юмыг даадаг дээр нь балжин аралд байж байгаа бодомчрын өсөн нэмбүүдээр очиж тэр монголчуудын ёс суртахууныг хэдэн маягийг те үзэж харах. За тэгээ бид нар Монголын улс төвч байгаагаар ингээ аялахдаа дотор нуртаа Монгол хүнд юу үлдсэн байна вэ? Бидэнд үзэл санааны хувьд тийм ээ ёс суртахууны хувьд итгэл үнэмшний хувьд юу үлдээсэн байна вэ? Тэгэхээр миний одоо Сүхбаатар багш дээр 24 дугаар дүү дээр бичсэн бодомчор одоо харцах шувууг барьж гэж байгаа юм тийм ээ. Тэгээ гаршууд нь тэжээгээд хавар нуурнаас нуусгаад бариуд гэж. Тэгвэл харцахтай дүүцэх хэмжээний Монгол хүнд юу вэ гэхээр нөгөө дуваа сухар магнай дундаа ганц нүттэй гэдэг нь хязгааргүй орон зай сэтгэдэг оюун ухааны хэлдэг юм байна. Тэгвэл тэр агаар мандалд хязгааргүй одоо бүх юмыг нь хамгийн хурд өндөр эртнэстэй хамгийн хурдтай явуулдаг нь шонхор шүү. Оюун ухааныга дүйцүүд нүдэн дарагт гарт баригддаг юм шонхор шүү байжээ. За тэгвэл бодомчор гүн жалганд тийм ээ цастай байсан бор бүрөөсийг хөгчмөнтэй хамтаж барьж яасан бэ тийм үү? Одоо чоны хүчийг ашиглаж хоол үндсэн болсон байж. Тэгвэл энэ шин мандалд нь бидний өрсөлдөгч амтан бол чон юм байна. Нүүдэлчдийн хувьд чонын бүх арга ухааныг сурснаар чонтой адилхан эрэмгий болох юм байна гэж. Тэгвэл усан мандалд нь юу байна вэ гэхвэл загас байна. Загасны мөр гэж байхгүй юм байна. Тэгэхээр монголчууд энэ талын нүүдэлч бид нар шонгор шиг өргөн уудам газарт нутагт сэтгэдэг бай. Тийм ээ чон шиг эрэмгий бай. Муу түүх үлдээдгүй бай гэж. Тийм учраас Монголын улс төвчөг дээр өгүүлснээр Чингис хааны муу түүхүүд байхгүй. Ерхэн хэлсэндээ эмээл түнд хараасандаа гэдэг нь 27 жилийн дараагаар тэр жорчуудаа аавд нь амлсан амлалтаа төрхтөн медаасан бидгээ 27 жилийн дараа авчирж байгаа тэр Монгол хүний үнэн шударга ёс суртахууны илэрхийлэл юм а. Тэгэхээр бид нар Чингис хааны дөхөн тус газараар аялахдаа Монгол хүний төлөвшил, итгэл үнэмшил тийм ёс суртахууныг бас мэдэрч тийм өнгөрсөн үеийнхэндээ хүндэтгэл үзүүлж бид бол талын нүүдэлчдийн одоо Хөлөг баатруудын бүх цаг үед цусаа урсгаж ясаа дэвссэн тэр түүхтэр бид оршдог юм байна гэсэн Монгол архлыг сэтгэлдээ тээж ирж аялаасаа л гэж би хүсдэг хүн баг юм л да. Тэгээд миний мэдж байгаа бас нэг юм нэг газрыг та орхичих шиг боллоо. Тэр Бэндрийн сурагшаа 140 км-т хөдний хөндийгээ байж идэг тийм. Тэнд чинь нэг жамх Чингис хаан хоёр нэх байлдсан газар гэсэн шүү дээ.
За тэр бол Монголын улс орчны 29 дугаар зүйдээр ийм өнгөлж байгаа юм. Жамуухан Тэмүүж хоёр ингээд төвс сахиад ингээд аюу айдах юм нэртэй амьдарч байсан чинь Жамуухын дуу тайч гэж нөхөр монголчуудын актыг хулгайлаад монголчууд араас нь очиод нуруугийн тас харуулснаар Жамуух төрсөн дүүгийн минь аллаа гэж их уурж тийм ээ 13 хүрээнээс 3 дүм зэрэг босгоод гэж. Тэмүүжин 13 отгоос 3 дүм зэрэг. За гүйтэнд одоо тулаад жоохон хүчин сулангуудаа Тэмүүжин онны зээрэн хавцалд орж хоргоцсон. Тэгвэл Тэмүүжнийг онны зээрэн хавцал уу дэгэн жигний одоо бидний ярьдаг тэр дэгэн жигэн гэдэг газар онон одын савдаг хамгийн том хүн урдах боломжтой газар чинь тэр зээрэн хавцал байгаа хгүй. Тэнд шургуудаад Тэмүүжний шургууд бид одоо сэтгэл хангалуунтай бусаж явсан чинь Тэмүүжний нөгөө талын одоо чанан суугийн цагаанга хоцорж ирээд Жамуухад баригдаж тийм ээ Жамуух барьж ангуудаа толгойг аваа цагаан моринд сүүдийн чирээ толгойн чирээ далан бажуудад чанан суугийн залуучуудыг чанав буцалгуу гэж байхгүй. Тэгвэл монголчуудад амьд хүнийг бусдагдаг тийм соёл байхгүй. Балжийн адаг 4 садаа онны 2 садаа нийлээд онон балжуудад 6 садаа далан гэдэг үг далан нөмрөг далан балжууд далан задгаад далан худалж идэгтэй адилхан олон гэсэн үг юм байна. Тэр балжийн олон садаа руу чанан суугийнхныг шахажээ. Тэрнтэй адилхан тэр хүн төрлөختний түүхэнд байхгүй амьдаар нь тэр тогоон чандаг тийм бол яс суртахууны буруу ойлголт байхгүй. Тэгэхээр тэр гол руу шахаж. Тэгэхээр эндээс ямар сургаалтай вэ гэхээр бороотой байсан ч болзооноос бүх хоцроо гэсэн. Тэр нөгөө болзооноос хоцорсон учраас чанаас уухийн шийдвэрлэжсэн. Тэрнээс хойш монголчуудад одоо заа гэвэл яваагүй болцсон бол бороотой байсан иржвэ гэсэн ийм сургаал үлдсэн юм байна гэсэн ийм маягаар жуулчлаар явж байгаа ус тань мэд хэрэгтэй юм даа гэсэн юм бодлоо. Би хувь хүний бодол шүү. Одоо ингээд ингээд газруудыг ингээд нээгээд ингээд одоо тохирцсон байж тээ энэ бол тэр газар юм аа гэд тийм түүхтэй холбоотой юм аа гэд энэ миний ингэж баримтжуулмаар байгаа. Энийг одоо төрөөс хийх хэрэгтэй байх. Ядаж нэг чулуун хөшөө босгоод дээр нь одоо бичээ те одоо энэ ийм газар нус тавчны одоо тэдний тэдгээр зүйл дээр гардаг газар тийм ээ ийм үйл явдал болсон газар гээд хүн очиод энэ чинь ийм газар бид нар ийм түүхийн ийм чухал газар ирчлээ штэ гэдгийг мэд хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй бол зүгээр л ингээд хоосон бид нар чинь ингээд л одоо машинтай тавихад идэв. Энэ бол орхигч 2006 онд Чингис хаан дэсгүүдийн захирал авсан. Эдгээр нэг 2-3 газар хөшөө босгосон тий. Одоо ингээд цаашаа яваач гэсэн чинь ингээд засаг төр маань бүх цаг үед бүсэж ангасан байх юм аа. Тэгээд ийм ажлууд орхигч байгаа. Тэгэхээр одоо нөгөө Сөөтөр баш эднэрийнхээ одоо тэнхээтэй байгаа дээр газар усын ингээд тогтоохгүй бол дараа үеийнх нь ийм завсрал авах гэдэг шиг бид. Харин тий. Тэгэхээр энэ дээр нэг юм байна. Түрүүн би тэр Балжи арал дээр Совдон сандрын үед одоо ол эрдэнэт судалгаа хийсэн гэдэг. Тэгээ тэн дээр бол хөшөө босгосон шүү. Эхлээд жүлтэмгой бол энд Бомжор бүгдийн бөөр болов мөн болов гэд модон дээр сайхан бичээд өөрөө бичээд ингээд тавьсан. Тэрэнд нь бол 2006 онд 10 жилийн дараа энэ хоёр ерөнхийлөгч нөгөө сайхан хөшөө босгосон. Одоо бол тэр яг үнэндээ бол одоо борцон хүмүүсийн очиж дахиж яг шүтчих газар уг нь тэр юм байна. Тэрнээс гадна энэ хоёр ерөнхийлөгч Тэмүүжин Жамуухаас салаад айл арганы гэдэг газар буусан. Тэнд бол 22 овог аймгийнхан Чингис хаанд нийлж ирсэн. Тэр газар дээр Чингис хааны хүч хүрээ анх ялгарч бүрлдсэн газар бас хөшөө босгуулсан. Төрөөс бол хувь хүмүүс компаниуд сумдууд бол бас нэг 10 газар хөшөө босгосон байна. Тэгэхээр тэр газруудыг очиж үзэхдээ нуус төвчөө уншаад одоо ямар түүхтэй зүйл болсныг одоо сайхан мэдчихэж болох юм бол анхны одоо хөшөө бол 90 онд буур хэрт босгосон юм. Бүгдөө үгүй бас огтоосонгүй бас энэ тэнд хөшөө байдаг. 12 газар хөшөө байгаа. Хөшөөтэй холбогдуулаад багш нөгөө нэг энэ Тэмүүжин Чингис хаан зориулсан одоо үсгэлэн музейг бол дадалчуудаас ихтэй юм гэдэг таныг яриадсан. Тэрийг нэг тодруулж яриач. За энэ Чингис хааны музей байгуулах асуудлыг бол бүр л дээрийн өсгөлөд
хүмүүс эвэр ярьдаг л байсан. Тэгээд ардын багш Сэрэн-Дөрж одоо эдний давтай хүнэлтэй бид нар нэг үеийн оюутнууд. Тэгээд тэр хүн сүрлэн наамлыг Монголд үндэслсэн байна. Тэгээд дадсан мундаа сүрлэн наамл зургаар Тэмүүжийн баг нас гэдэг музей байгуулсан. Тэрийг Яншимаа гэдэг хүн саяхан Баатар тийм үү? Дадал. Тэгээд тэрийг хүнд үзүүлдэг хүмүүс их таашаадаг. Тэгээд тэрийг Яншимаа гэдэг эмэгтэй маш сайн илүүлж ирсэн. Тэр Яншимаагийн та нар мэдэх баха. Японы хийсэн эзэнт гүрэн гэдэг баримтат кинон дээр Баава Чингис гэдэг дууг дуулдаг. Хамгийн гоё дуулсан. Тэр бол тэгээд тэрний дараа бол Дэлгэрмаа гэдэг нэг соёлын мэргэжилтэй эмэгтэй Чингис хааны вакс музей гэдэг байгуулсан. Тэгээд энэ шатрын музей дээр нэлээд олон жил ажиллаад дараа нь юуны ноолдорын үйлдвэрийн дэргэд ажиллаж яваад сүүлд нь Бат тулгын ерөнхийлөгч Чингис хааны хөшөөний доолтолд ажиллаж ягаад тэгээ энэ бол нэлээд мадам Түсэгийн нааны тосон баримлын технологиор хийсэн бас сонирхолтой музей байсан. Одоо харин сүүлд Чингис хааны сайхан үнэхээр сайхан музейтэй боллоо, үзүүлэх харуулах сайхан юмтай боллоо. Монголчууд бас Чингис хаанаа ерөөсөн мартахгүй байсан шүү. Төрөөсөө эхлээл, Самбуугаас эхлээл, тэгээд энх хоёр дараагаас эхлээл ингээд өшөө сууд музей сүзээ байгуулахад дэмжээл ийм л байсан шүү. Тий. Яг хоо бид гурав сая өнөөдөр зөвхөн одоо нөгөө их эзэнт Монголын одоо том гүрэн нөгөө нэгдсэн Монгол улс суртал байгуулах нэг тэр цөөхөн юм ярьлаа шүү дээ тий. Тэгээ одоо тэр чин дараа нөгөө аян дайн мордоод ингээд одоо говь хангинаар ингээд даваад урагшаа явсан. Тэр одоо түүхийн дурсгалт газруудыг ер нь судалж байгаа юм байдаг юм уу мэдэхгүй одоо. Өөр Монголд Япончууд эзэрхэж явах үедээ бол нэлээд идэвхтэй явуулсан шүү дээ. Тэгээ бүр нэг хотыг Чингис хаан гэд нэрлсэн. Тэгээд бид нар монголчууд одоо Монголын нутагт байгаа юмнуудыг л одоо за яг тэр хинти юу ингээд судалцсан юм байгаа. Тэр одоо огт судлагдаагүй юмнууд байдаг байх гэж бодоод байна. Сайн нөгөө Сүгөөтөр усын хэлдгээр тэр Самбуугын тэр судалгаан дээр үндэслээд нотгийн бус нутгуудыг байгуулах. За Хэрлэн голын яадаг Бөөрнөр халахгүй сав газруудад маш том одоо хадлангийн нөөцтэй социализм үеийн тижэл одоо хадлан их авдаг байлаа. Дэлгэр хаанд одоо мянган айлын өвлжөөний отрын бүслүүдтэй тэгээ буур хээр, сайр хээр гэдэг энэ томоохон сэрэг стратегийн холбогдлолтой Бөөрнөр бий болдог газруудад дандаа отрын бүснутгууд. За мөн дээр нөгөө голуудын сав газрууд стратегийн бүснут юм байна. Зингэг усны гол ундар олон том одоо марш зэрэг арим ингээ явхад бол Хэрлэн голыг өгсдөг ч байдیں۔ Монон голоо угтандаа өгсдөг. За жишээлхэд бол халахгүй оройн Ахтан Дуранхай байсан гэсэн монголчууд одоо цэргээ хоримтлуулад хангаан руу байсан 8-50 хаан руу явах те. За том замдаа голын савдаг байсан баг шээ. Нэвтрүүлгийн цаг болчлоо уучлаарай зочтой тий. Бид чинь нөгөө цагын хавчиж байж байгаа учраас тий тэгээд өнөөдрийн одоо бидний нэвтрүүлэг бас энэ монголчуудаа бас түүхээ мэдэх тэр дотроо Чингис хааныхаа түүх дурсгалын газруудыг бас олж мэдэхэд бас манай бидний одоо энэ нэвтрүүлэг бас өчүүхэн ч гэсэн хог нэмэр оруулсан байх гэж найдаж байна. Тэгээд хоёр судлаачтай одоо цаашдынх нь судалгааных нь ажилд нь өндөр амжилтыг хүсэж энэ нэвтрүүлгээ одоо жаргаяа. Баярлалаа. Нэвтрүүлэгт баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзсараа түр баяртай.